Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тархины алаас нэвтрүүлгийн маань дараагийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр нэвтрүүлэгтээ сэтгэл судлаач Солонгойг урьж оролцуулж байна. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Танд ч бас энэ өдрийн мэнд хүргье. За өнөөдөр бид хоёр юуны талаар ярилцах гэж байна гэхээр хүүхдийн өөртөө итгэх итгэлийн талаар, хүүхдээ өөртөө хэрхэн итгэлтэй болох талаар өнөөдрийн дугаартаа ярилцахаар зочин оролцогчоо урьсан байгаа. За тэгэхээр хоёулаа ярилцлага яг хүүхдийн өөртөө итгэх итгэл гэж юу юм бэ тийм ээ. Тэгээ хүүхдэд бас хизээнээс энэ зүйл бий болдсон бэ гэдэг талаар ярилцлага эхлэе. Тэгэхээр өөртөө итгэх итгэл гэдэг ойлголт маань ерөнхийдөө хүн өөртөө болон өөрийн чадамжиндаа итгэлтэй байх, түүндээ найдах, би чадна гэсэн тийм үзэл бодолтой байхыг хэлж байгаа. Хүүхдийн өөртөө итгэх итгэл хизээнээс бий болоод байна гэхээр ерөөсөө хүн анх төрхөөсөө байглаасаа бүр биологоосоо тийм суур тэр өөртөө итгэх итгэлийн суур нь байдаг. Үүний талаар бол Америкийн эрдэмтэн Джон Боулби Английн эрдэмтэн Джон Боулби үзэхдээ 3 төрөл энэгшлийн талаарх тэр онолдоо 3 төрөл байдаг гэж үзсэн байгаа. Энэ юу вэ гэхээр энэгшил гэдэг маань ерөөсөө аюулгүй байдал буюу биеэ даасан тэр мэдрэмж айдас түгшүүр тэгээд зайлсхийх юмнаас одоо зай барих тийм шинж одоо тийм мэдрэмжүүдийг дурдсан байдаг. Тэр нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр одоо бүр нэраа хүүхэдтэй бүр жоохон хүүхэд маань одоо ээж буюу асрах хамгаалагчаа ингээд төр зур ингээд байхгүй хооронд буцаад ирнэ гэсэн тийм итгэлтэй байдлыг хэлээд байгаа. Тэгэхээр тэр мэдрэмж нь хүн бүр анханасаа тийм суур байдаг. Иннээс одоо өөртөө итгэх итгэл нь үүсэлтэй гэж үзээд байгаа. Тэгэхээр хүүхдийг бага наснд нь болохоор эцэг эхчүүд маань тэр өөртөө итгэх итгэлийг ер нь бий болгож идэг. Бид нэр ер нь амьдралынхаа туршид туусан туршлага нөхцөл байдлаас шалтгаалаад өөртөө итгэлтэй байх уу, эс байх уу гэдэг нь шалтгаална гэж үздэг байна. Тэгэхээр бараг л ингэ төрсэн цагаас хойш эцэгтэй гэр бүлийнхэнтэйгээ одоо харилцаж байгаа тэрхүү харилцаанаас л ингэ бий болж идэг зүйл ахна шүү дээ. Энэ бол орчны хүмүүсийн тухайн хүүхдтэй ямар харилцаатай байсан, энэ нь бол хүүхдийн өөртөө итгэх итгэлийг одоо бий болгож байгаа. Нэг суур зүйлсэнийг нь ахна шүү тийм ээ. За тэгээ эцэгчүүд маань аягүй хэлдэг штэ тий. Манай хүүхэд их өөртөө итгэлтэй байдал муу байгаад байна. Олонний дунд орохоор одоо чимээгүй болцдог гэдэг ч юм өөрийгөө илэрхийлэх чадвар их муутай байгаад байна гэж их хэлдэг. Тэгээ өөртөө итгэлтэй яаж болох вэ гэд нэлээд бараг том болсон өсвөр насндаа ноцсон байна ч юм уу санаа зовх байдал ер нь их байдаг штэ тийм ээ. Тэгэхээр яг хүүхдийн өөртөө итгэлтэй байдалд нь эргээр дэмжлэг болж нөлөөлөд байгаа ямар зүйлс байдгүй. Нөгөө талаараа бас итгэлгүй байхад нь цөргөөр нөлөөлөд байдаг. Тэ итгэлгүй болоход нь одоо нэмэр бодлоод идэг тийм зүйлс юу байдаг вэ? Тэгэхээр эцэг эхүүдээс зүгээс шууд хамааралтай гэж сайн ярьсан тийм. Тэгэхээр эргээр нөлөөлөд байгаа зүйлс нь ерөөсөө хүүхдтэй хэлж байгаа үгнээс эхэлнэ. Одоо хүүхдтэй ямар нэгэн үйлдэл хийхэд нь ямар үг хэлж ин тэ магтаж урамшуулж гин үү, зэмлж гин үү, эсвэл үл тоож гин үү тэ эсвэл гэр бүлийн харилцаа жоохон хоорондоо маргаантай байна уу, хүчирхийлэлтэй байна уу эдгээрээс шалтгаалж байгаа. Тэгэхээр магтаал урамшуулал өөртөө итгэлтэй байдалд эргээр нөлөөлнө. Одоо хүүхдийнхаа хийж байгаа жижигхэн зүйлд ч гэсэн ингээд чи ямар мундаг юм бэ тэ шин сурсан зүйлийг нь магтаж урамшуулах юм бол хүүхэд би энийг хийж чадах юм байна гэсэн бодол төрөөд цаашдаа дахиад шинэ зүйл тушиж үзэхдээ одоо өөртөө итгэлтэй байх тэр суурь нь болж байгаа. Хэрвээ эцэг их хүүхдээ бусдтай харьцуулах юм бол одоо бусдтай харьцуулах аюу их байдаг шүү дээ тий. Түгээмэлж ялангуяа одоо ээж аав нар нь тэр манай найзын тэр болдоо аюу мундаг байна шүү дээ. Чи тэгсэн чинь яаж юм гэх үг аюу танил сонсогдож байгаа. Тэрний хүүхдийг хар тэр тгээ явж хахад чи өнөөдөр юу хийж юм те айгүйх тийм харьцуулсан байдал нь хүүхдийн итгэлтэй байдалд бол шууд сөргөөр нөлөөлдөг. Би юу чадах юм бэ? Би юу ч чадахгүй штэ гэдэг тийм бодол төрүүлэх гээд байдаг. Тэгэхээр хүүхдтэй жижигэн зүйлийг даалгаад одоо жижиг зүйлийг шинээр тушиж үзүүлээд байх юм бол энэ эргээр нөлөөлөд эсэргээрээ харьцуулаад эсвэл чи чадахгүй гэж хэлээд байх юм бол сөргөөр нөлөөлөд байна гэд ингээд
богинохноор ойлгочихвол их зүгээр. Тэгэхээр саяны нөгөө өөрийн чинь ярианаас бас ингэж ойлгогдож байна л да. Одоо насан туршид томчууд ч гэсэн бас ингэдэг штэ. Ажлын байран дээр ямар нэгэн зүйлийг олон дахин хийгээл ах юм бол тэр хүн туршлага хуримтлагдаг тийм үү. Тэгэнгүүт дараа нь тэр зүйлээ одоо магадгүй 30 идэх удаага 20 идэх удаага хийхдээ анх хийснээс илүү зоригтой тэрэндээ хандж чадна. Тэгэнгүүт хүүхдүүдээ хэн нэгэнтэй харьцуулаад байгаа маань өөрөө нөгөө амьдралын туршлага хуримтлагдах гэдэг зүйлийг хаагаад боогоод байгаа юм шиг санагдаж байна л да. Яг зөв. Харьцуулж байна гэдэг чинь ерөөсөө чи чадахгүй штэ л гэсэн мессежийг ерөөсөө өгöd байгаа байхгүй юу. Тэгээ харьцуулахын оронд хүүхдтэй баг ч гэсэн би даасан одоо мэдрэмжийг төрүүлээд чи чаднаа чи энийг хийгээд үзээ гэд урамшуулад ах юм бол харьцуулснаас одоо арай дээрээ гэж одоо би зарим эцэг эхчүүд тэгж боддөө штэ. Уул нь харьцуулагдах юм бол ингээд бусадтайгаа ингээд өрсөлдөхгүйд айгу тийм дайчин болно. Би чадахгүй байхад биш тэр чадаад байхад би юу гэж чадахгүй байх юм бэ гэсэн тийм бодол төрнө гэсэн бодлосоо л уул нь харьцуулаад байгаа байхгүй юу. Тэрнээс л одоо өөрийнхөө хүүхдийн мууг үзнэ гэж байхгүй штэ. Тэгэхээр тэр нь бол ингээ бидний ингээ бодолт тийм ч гэсэн хүүхдэд бол тэгж тусахгүй л гэж хэлэх гээд байгаа. Сайн ур дагаварт хүргэн гэсэн зүйл маань эргээд хүүхдэд буухтаа арай өөр ойлголт болж байгаа шүү дээ тийм ээ. Бас дээрээс нь нэмж зүйл хэлэхэд үл тоох хандлага маань одоо хүүхдийн өөртөө ихтгэлд бас сөргөөр нөлөөлдөг байгаа. Яагаад гэвэл намайг юм хийсэн ч яалаа, байсан ч яалаа тий намайг хинч таахгүй шүү дээ. Ер нь бол сайн ч үг хэлэхгүй шүү дээ, муу ч үг хэлэхгүй гэсэн нэг тийм мэдрэмж төрөх гээд байдаг. Тэгэхээр үл тоох нь бас нэг өөртөө ихтгэлийг сөргөөр нөлөөлөд байгаа. Өөртөө итгэлгүй болгоод байгаа нэг хүчин зүйл нь байгаа. Ялангуяа нөө өсвөр насны хүүхдүүд дээр энэ адил бол нэлээд ажиглагддаг шүү дээ тийм ээ. Нөө өсвөр насны хүүхдүүдийн өөрсдийн хэрэгцээ нь юу байгаа вэ гэхээр нөө өөрийнх нь аливаа хийж байгаа зүйлийг үнэлж дүгнж байгаа бусад хүний дэмжлэг туслалцаа намайг сонсож ийн ойлгож ийн гэсэн мэдрэмж чухал байгаа гэдэг. Гэтэл одоо жишээ нь сүүлийн үед ингээд ярилцж уулзж исэн ч юм өсвөр насны хүүхдүүдээс анзаархад ялангуяа одоо энэ ковидын нөхцөлд бол дийлэн хүүхдүүд маань гэртээ байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ гэртээ байгаатай холбоотойгоор гэрээ ажиллаа өдөр тутамдаа нөгөө хүүхдүүд маань л өөрсдөө хийх хэрэгтэй болдог. Тэгтэл орой аав ээж нь ирээд магадгүй тоосоо арчсан байгааг нь эсвэл өнөөдөр шив шин юм амттай ол хийцэн байгаа гэж юм уу анзаардаггүй тоодоггүй гэж аяг сонсч ирсэн. Яг зөв. Яг ингээ хийгээд ахт нь их анзаарахгүй те. Ингээд уул ингээ өнөөдөр шалаа арчсан, өнөөдөр хоолоо хийцэн, тоосоо арчсан байхад анзаарахгүй мөртлөө яг хийгээгүй нэг өдөрт анзаараад тэрэн дээр нь дөвийлгөөд тэрэн дээр нь маш том хариу үйлдэл үзүүлээд реакцлаад одоо ууралж бухимдаад те. Энэ нь болохоор хүүхдийн тэр өөртөө итгэх итгэлд нь одоо сөргөөр нөлөөлөд байна гэж хэлэх гээд байгаа. Тэгэхээр ерөөсөө л одоо хоёулынх нь ярьслага эхнээс одоо ярьснаас ингээд харахад эцэгийг гэр бүлийнхэн яаж харилцаж хандж байгаа вэ гэдэг маань өөртөө итгэлттэй өөр ямар нэгэн сургалт ч юм уу дамжаанд ч юм уу явснаас илүүтэй нөлөөлөх зүйл юм байна гэдгийг эцэгчүүд маань бас сонсоод ойлгож байгаа гэж бодож байна. За тэгэхээр нөгөө хүүхдүүдийг мэдээж хүн болгон өөртөө итгэлтэй байдлаа илэрхийлдэг ч юм уу те харилцан адилгүй ялгаатай байгаад идэг. Насан туршидтэй үед ч гэсэн зарим хүмүүс өөртөө итгэлтэй байдаг, итгэлгүй хүмүүс ч гэсэн байдаг. Тэгэхээр өөртөө итгэлгүй ингээд байснараа ямар нэгэн сөрөг үр дагавар байдгүй амьдралын ямар нэгэн үйл явц ч юм уу те үед ч юм уу. Тэгээ ямар сөрөг үр дагавар гараад байна гэхээр хүн өөртөө итгэлтэй байснараа өөрийн чадамжаа бодтойгоор дүгнээд байгаа байхгүй юу? Зөв өөртөө итгэл гэж бас байна те. Буруу өөртөө итгэл гэж бас байгаа байхгүй юу? Тэгэхээр өөрийгөө яг өөртөө яг зөв итгэж чадах юм бол цаашдаа шин зүйлийг туршиж үзэх те. Одоо хүний хувьд бол шинээр бизнес эрхлэх ч гэдэг юм уу, шинээр ажиллаа ингээд эхлэх, шин зүйлийг хийж сурах ч юм уу те. Тийм байгаад байгаа. Өөртөө итгэлгүй хүн бол өө би чадахгүй юм чинь гэд хоош суух хандлагатай байгаад байгаа байхгүй. Би ер нь чадахгүй юм чинь гэд юмнаас дандаа хойно үлддэг хүмүүс хийж яхад ерөөсөө хойролоод суугаад залхуураад гэх юм те. Арай залхуурахаас илүү те. Ингээд олны дунд бие авч явахтаа хүртэл ингээд хойно сууж үлдэх гээд ер нь юмнаас хоцрох гээд байгаад ах талтай. Хүүхдийн хувьд ч гэсэн одоо өөртөө итгэлтэй хүүхэд шинэ ангид орж ирээд өөрийгөө танилцуулах юм бол бас арай өөр те. Өөртөө итгэлгүй хүүхэд бол өөрийгөө танилцуулах юм бол бас айгүй хэцүү. Тасан завтууд бас айгүй төвөгтэй байдал үүсэх магадaltaй. Тийм болохоор өөртөө итгэлгүй байснаас
өөртөө ихтэй байсан нь дээрээ л гэж хэлгээд байгаа байхгүй. За тэгэхээр нөгөө хүүхдүүдийн хувьд одоо харилцаанд сэтгэл хөдлөлийн хувьд бие авч явах байдлын хувьд гэх мэтлэн маш олон нэг үзүүлэлтүүд байдаг шүү дээ тийм. Эдгээртээ хүртэл одоо өөртөө итгэл маань нэлээдэг ингээ холбоо хамааралтай дараагийнхаа зүйлд бас одоо хүүхдийн нас ахын хэрээр нөгөө сааджруулах магадaltaй болчиход шүү дээ тийм ээ. Яг үнэ одоо хүн амьдралынхаа туршид одоо тодорхой хэмжээнд өөртөө итгэл амьдралд нь нөлөөлдөг гэж байгаа байхгүй. Ялангуяа шин зорилго тавих, ямар нэг саад бэрхшээл учрахад түүнийг хэрхэн даван тулах уу тийм эрсдэлт ямар хариу үйлдэл үзүүлэх үү гэхчлээ. Тэгэхээр нөгөө бас хүүхдийн ингээд наснаас хамаарат өөртөө итгэлтэй байдал нь одоо илрэх байдал нь харилцаа адилгүй ялгаатай байдаг байх л та. Одоо жишээ нь 3 настай хүүхд өөртөө итгэлтэй хүүхд байлаа гэхэд өөрийгөө илэрхийлэх нэг байдал нь өөр ч юм уу те. Эсвэл одоо 12 настай хүүхд байх юм бол бас нэг өөртөө итгэлтэй байдлыг илэрхийлэх байдал нэг өөр. Тэгэхээр хэрвээ ингээд одоо хүүхд нь өөртөө итгэлгүй байдалд илүү их давмгай ажиглагдаад ч юм уу ямар нэг юм тэг харилцаанд ч юм асуудал байгаа ажиглагдах юм бол энэ нь ер нь хэр юм өөрчлөгдөх боломжтой зүйл вэ? Тэгэхээр энэ ойлголт маань өөрөө их тийм тогтворгүй зүйлтэй. Одоо хаяа өсдөг, хаяа буурдаг нэг тийм тогтмол шин чанартай биш байхгүй юу. Тэгэхээр зарим тохиолдолд хүн өөртөө итгэлтэй байж болно, зарим тохиолдолд хүүхд маань өөртөө итгэлгүй байж болно, өсч буурдаг гэх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө бол хүн одоо хүүхэд нэг өөртөө итгэлтэй болчоод тэр чигээрээ ингээд энэ хിവэрэ байна гэсэн үг бас яг биш. Тэгэхээр өөртөө итгэлгүй тэр цаг мөч ирэхэд яаж хэрхэн одоо нэмэгдүүлэх вэ гэдг нь л их чухал. Тэрэн дээр анхааруул их зүгээр юм болов уу гэж бодож байна. Тэгэхээр нөгөө хүүхдээ бас ямар нөхцөлд эсвэл одоо ямар зүйлийг хийхдээ итгэлгүй байгаад байна уу гэдгийг их ажиглах хэрэгтэй гэсэн үг байна шүү дээ. Юун дээр өөртөө итгэлгүй байгаад байна гэдгийг нь анзаарвал илүү зүгээр. Яг юун дээр өөртөө итгэлтэй одоо байгаа вэ гэдгийг анзаарах гэхээр одоо жишээ нь өөр дээрээ ингээд тулгуурлаад бодож ийн л да. Би ямар үед илүү өөртөө итгэлтэй байгаад идэв лээ. Эсвэл ямар үед ингээд айд сандраад ч юм уу тийм зориггүй болчдөг үлээ гэд бодохоор илүү их ингээд олон сайн хийж чаддаг надад тодорхой хэмжээнд тэр зүйлийн талаар мэдлэг ч юм уу туршлага байгаа тохиолдолд илүү өөртөө итгэлтэй байж чаддаг юм шиг санагдаж байна л да. Тэгэхээр одоо эцэгчүүд маань нэг ийм асуудал тулгарч байгаа. Хүүхдийн өөртөө итгэлтэй байдлыг яг хэрхэн би нэмэгдүүлэх вэ? Одоо хүүхдтэй өөртөө итгэлтэй байхад нь хэрхэн би дэмжлэг болох вэ гэдэг нэг зүйл айгүй чухал санагдаж байгаа. Тэгэхээр ерөөсөө л эцэг гэхээс хамаарна гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр хамгийн түрүүнд хүүхдтэй цаг гаргах хэрэгтэй. Тэгээ хүүхдийн бага насны хүүхдэд бол нөө тоглох бол хамгийн гол үйл ажиллагаа шүү дээ. Тэгээ тоглоход нь хамт тоглох тий. Хүүхдээ ганцаар ингэ тоглуулчаад өөр юм хийгээд илгүүгээр хамт цаг гаргаж тоглоод бүр ингэ тоглоомд нь анхаарал хандуулад өөрөө нэг дүр болж тоглоо тий. Нөгөө охтуудын хувьд айл гэртэж тоглох юм бол хүүхдийн хувьд ингээл машин тэргээрээ тоглоход нь өөрөө бүр хамт оролцож тоглоод ч юм уу тий. Тэгж нэгдүгээр цаг гаргавал зүгээр. Хоёрдугаард гэвэл өөрөө хүүхдтэй анхаарал тавьж байгаа шүү гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй. Ингээд ярилцах хэрэгтэй үед нь өөрөө хийж байгаа зүйлээ орхиод хүүхдтэй цаг гаргаад ярилцаад санаа бодлыг сонсоод тий үгүйсэхгүйгээр хүлээцтэй сонсоод тэгвэл бас их зүгээр. Өөр харилцаа хандлага дээр одоо эцэгчүүд маань юуган дээр илүү анхаарах хэрэгтэй. Магадгүй хоёулынгийнхэн тэ өмнө ярилцсан эцгээс за би хүүхдээ ингээ харьцуулж болохгүй юм байна гэдэг ойлголтыг авсан баг. Тэгэхээр харьцуулахгүй одоо харьцуулахгүйгээр хүүхдээ илүү их одоо зоригтой олгож хурцлахын тулд ч юм уу тэ ямар харилцаа хандлагыг илүү үзүүлэх хэрэгтэй. Тэгээ харьцуулахгүй байх маш чухал. Дээрээс нь одоо шинэ зүйл туршиж үзэх гэдэг байгаа шүү дээ. Чадахгүй байгаа зүйл дээр нь анхаарад чаддаг болсныхан дараа магтаж урамшуулах. Магтаал урамшуул бол бас айгүй чухал байгаа. Одоо миний хувьд жишээлбэл би бага наснаа ингээд дурсахаар одоо би эмээтэйгээ хамт өссөн л дөө. Тэгээд манай эмээ болохоор яг бага ангийн багш байсан байхгүй. Тэгэхээр надтай одоо яг яаж харьцах айгүй сайн мэдээд байгаа шүү дээ. Тэгэхээр би яг тэрэн дээрээс ч болсон юм уу яг эмээгээсээ айгүй тийм магтаал урамшуул сонсдог байсан. Тэр нь миний одоо өнөөдөр ингээд өөртөө итгэлтэй байгаа нэг хүчин зүйл юм болоо гэж боддیں۔ Тэгэхээр яг магтаал урамшуул бол хүүхдэд маш чухал.
ингээд чаддгүй байж байгаа чаддаг болсон зүйл дээр нь тэгтээ магтах хэрэгтэй тий. Зөв магтах хэрэгтэй. Нөгөө Америк тэгсэн нэг судалгааг бас сонсч ирсэн юм байна. Нөгөө хүүхдийг одоо магтахад учир би зөв магтах хэрэгтэй гэдэг. Тэгээд тэр туршилтан дээр яаж исэн бэ гэхээр хүүхдүүдийг ингээ хоёр бүлэг болгоцсон. Тэгээ эхний бүлэг хүүхдүүдийг болохоор чи одоо хамгийн мундаг, чи хамгийн юм байна, хамгийн супер нь байх хэрэгтэй гэдэг ч юм эцэгчүүд нэм дэмжлэг өгчээсэн ба. Нөгөө хэсэг бүлгийн хүүхдүүдийг магтахдаа юу гэжсэн бэ гэхээр чи өнөөдөр онц авсан юм байна. Тэгэхээр чи өвчтөр хичээлээ маш сайн давцсан учраас, даалгавраа маш сайн гүйцэтгсэн учраас өнөөдөр чи ийм амжилттай байна. Одоо нөгөө уралдаан тэмцээнд төрүүлээд ирэхээр юм уу? Чи маш их хичээл зүтгэл гаргасан болохоор өнөөдөр чи ийм амжилттай байна гэж магтсан байгаа байхгүй. Тэгээд энэ бүлгийн хүүхдүүдийг яг туршилтанд оруулсан сорилт нь юу байсан бэ гэхээр нөгөө бүх хүүхдүүд нь муу тавьсан байгаа юм л да багш нь. Тэгээд ингээ муу тавьчихаар нөгөө хүүхдүүд маань гэртээ очиод аав ээжтэй үнэ хэлэх нөө яах нү гэдгийг нүцсэн ба. Тэгээд эхний хүүхдүүдийг бол нөгөө яатсан байгаа шүү дээ. Хамгийн одоо супер магтаалуудыг өгсөн байгаа шүү дээ. Жол хамгийн мундаг, хамгийн хүчтэй гэдэг ч юм. Тэгсэн чинь тэр бүлгийн хүүхдүүд яасан бэ гэхээр гэртээ очиод аав ээжтэй худлаа ирсэн. Өөрөөсөө муу авсан гэдгийг хэлээг байгаа. Нөгөө бүлгийн хүүхдүүд яасан бэ гэхээр гэртээ очиод үннээ хэлсэн байгаа байхгүй. Тэгээд эргээд нөгөө хүүхдүүдээс чи яагаад ингээд тэг худлаа ирсэн юм бэ? Өнөөдөр муу авснаа яагаад аав ээжтэй хэлээгүй юм бэ гэд асуусан чинь би ингээд дандаа л юм мундаг байх хэвээр хамгийн мундаг хүчрэхэг байх хэвээр. Гэтэл өнөөдөр би муу авснаа ингээд хэлчих юм бол манай аав ээж намайг хамгийн муу хүүхэд гэж бодчихно. Муу хүүхэд гэж бодно гэсэн хариултуудыг дийлэхтэй өгсөн байгаа байхгүй. Тэгтэл нөгөө бүлгийн хүүхдүүд яасан бэ гэхээр манай аав ээж намайг сайн хичээсэн болохоор өнөөдрийн амжилтанд гарсан гэж хэлж байгаа. Би ингээд муу авцснаа хэлсэн ч гэсэн аав ээж маань намайг тийм ч их шүүмжлэхгүй дараа илүү сайн хичээгээрэй гэж хэлнэ гэж би бодож байна гэж дийлэн хүүхдүүд нь тийм хариултыг хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр бас нөгөө жоохон туйлын юм магтаалуудыг гэх юм уу эцэгчүүд маань тийм өгөөд идэг штэ. Миний хүүч одоо ирээдүйд ерөнхийдөө болох юм байгаа гэдэг ч юм эсвэл одоо хамгийн мундаг супер хүчтэй хүн юм байгаа гэдэг ч юм уу те. Энэ нөгөө хитрхи бас туйлширсан магтаалуудыг өгөөд идэм шиг санагддаг. Яг энийг сонссон чинь би бас нэг зүйл саналаа л. Нөгөө бас нэг Америкийн нэг ном байсан нөгөө How to talk so children listen гэдэг kids will listen гэдэг нөө яаж ярил хүүхэд чинь сонсох вэ гэдэг тэр номн дээр нэг хоёр хүүхдийн талаар нэг тийм жишээсэн. Тэр нь юу вэ гэхээр нэг адилхан хоёр хүүхэд яг хичээлдээ явж байгаа байхгүй. Тэгээд эхний болохоор ээж хүүхэд хоёрын харилцаа байгаа. Тэр нь юу вэ гэхээр ингээ өглөө босоод ирсэн чинь хүүхэд нь нөгөө нэг гутлаа олохгүй тэг өмд нь урагцсан. Тэг ингээд нэг цайгаа авах гээд ингээд ширээн дээр ирж байгаа байхгүй. Тэгсэн чи ээж нь харчаад өө чи өмдөө урцсан биш үү чи яаж байгаа юм бэ өстө нэр бараг л хэлэхгүй яасан. Ингээд хичээлдээ явах хооронд дүн гэл ингээд загнаад эхэлж байгаа байхгүй. Тэгээд бас гутал мутлаа олооч чи хурлаач гэдэг ер нь бол хүүхдэд загнаж байгаа байхгүй. Нөө хичээлдээ яарад. За тэгсэн чи хоёрдугаар ээж болохоор яаж ийнэ гэхээр яг тэр байдлыг харчаад өмд нь урагдсан байна. Ээж нь газ оёод үгүй, янзлаад үгүй. Гутлаа газ олоод тэр хонд чи би ингээд өмдөө чинь оёод өгөө гэж байгаа байхгүй. За тэгээд энэ хоёр хүүхэд маань ингээд хичээлдээ явж байгаа. За тэгээд эхний хүүхэд төр яасан бэ гэхээр яг гарах чийсэн чинь номоо мартцсан. Тэгсэн чинь эхний хүүхэд болохоор ээж нь дуудахтаа хүүшээ тэр номоо мартцсан юм биш үү чи хурдан ирээч энийг аваач тэнийг юм уу хайшин юугаа хийгээ явж исэн юм авч исэн гэж загнаж байгаа байхгүй. Хоёр дахь ээж болохоор араас нь номыг аваад бариад гүгээд миний хүү номоо мартцсан байна. Ингээд ном хичээлээ сайн хийгээрээ одоо юм гоё юм сураад ирээрээ гэж тандж байгаа байхгүй. За тэгсэн чи эхний хүүхэд ингээд хичээл дээр очиж байгаа. Тэгсэн чинь багш нь ингээд асууж лээ. Одоо ингээ амралтын өдрөөр бид нар ийм сайн дурын ажил хийнэ ингээд хийж чадах хүн байна уу гараа өргөөрэй гэд асууж байгаа. Тэгсэн чинь хоёр дахь хүүхэд болохоор бас яг адилхан нөхцөл байдал та багш нас асууж байгаа. Тэгээд хамгийн эцэст нь болохоор энэ хоёр хүүхдийн аль нь заа гэж хэлэх бол аль нь одоо би чаднаа одоо би хийя гэж хэлэх бол гэсэн асуултыг тавьж байгаа байхгүй. Тэгээд та юу гэж бодож байна? За мэдээж хоёр дахь нь л юм шиг байна. Нөхцлөөр бодохоор. Тэгэхээр эхний ээж маань болохоор ингээ хүүхдтэйг айгүй хэрц ууртай бохомжтой төрөнгийн харьцнараа хүүхдийг одоо ингээд
гэд би ямар муу юм бэ ч юм уу те би ямар арчаагүй би ер нь юм хийж чадах юм гэсэн нэг тийм бухимдсан мэдрэмжтэй чи чадахгүй гэж хэлээгүй хахад хүртэл ингээд өөрөө хүүхэд уралж бухимдсан хичээлдээ явхад бол хичээлээ тийм сайн хийн гэж байхгүй дээрээс нь нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон гэж бас байхгүй болчиход байгаа байхгүй. Тийм. Харин хоёр дахь хүүхэд дээр ээж нь хүлээцтэй, төвчээртэй хандснараа одоо амжилт хүсээтэй ингээ ийм энгийн харилцаанаас хүүхдэд төрөх мэдрэмж нь үүсээд байна л гэж хэлэх гээд байгаа. Тэгээд дээрээс нь бас энэ спортын үйл ажиллагаанд ч гэсэн ер нь хүүхэд хэр байх вэ гэдэг нь бас өөртөө итгэлээс хамаарч байгаа. Өөртөө итгэлтэй байснараа хамгийн сайнараа одоо гүйцэтгэл үзүүлж байгаа байхгүй юу? Өөртөө итгэлгүй хүүхэд бол мэдээж яг би чадахгүй штэ л гэсэн байр суурьтай байгаа. Бүрэн дөрөө өөрийгөө ажиллаж чадахгүй. Энэ бас лектор хүмүүс төр гардаг штэ тий. Лектор, тамирчид, жүжигчин хүмүүс ингээд олонний өмнө байхдаа хэр байх вэ гэдгийг тухайн хүний өөртөө итгэлээс бас хамаарат байгаа. Тэгэхээр саяны одоо 2 жим кейс илээ шүү дээ. Энд дээрс бас эцэгчүүд маань магадгүй бага насны дүүтэй ах эгч нар маань ч гэсэн олон зүйлсийг ойлгож байгаа, шин зүйлсийг мэдж авч байгаа гэж бодож байна. Тэгээ нөх хүн болгоны хувьд одоо сайн гэж хардаг, мундаг байна гэж хардаг тэр ойлголт өөр шүү дээ. Магадгүй зарим эцэгчүүдийн хувьд өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг, өөртөө итгэлтэй аливаа зүйлийг ярьж чаддаг тийм хүмүүсийг одоо маш сайн одоо өөрийгөө илэрхийлэх өөртөө итгэлтэй хүн байна. Би хүүхдээ тийм болгочихсон гэж харж иж болох юм. Гэтэл хүүхдийн хувьд одоо айдл болж байгаа тий эсвэл өөртөө итгэлтэй гэж харж байгаа хүн бас нэг өөр гэж болно тийм ээ. Тэгэхээр бас эцэгчүүд маань хитрхийн нэг өөрийнхөө бодол руу ч гэх юм уу өөртөө хамгийн сайн мундаг гэж бодсон зүйл рүү хүүхдээ түлхээд байх хэрэггүй, шахаад байх хэрэггүй юм шиг бас санагддаг. За тэгэхээр яг нэвтрүүлэхээ яг төгсгөл болгоод эцэгчүүдтэй бас нэмж хэлж зөвлөх таны бас яригдааг үлдсэн зүйл нь юу байна вэ? Тийм сая хэлсэнчлэн хүүхдээсээ бас ингээд өөртөө итгэлтэй байдлыг хүсгэхээсээ илүүтэйгээр өөрөө үлгэр жишээ загвар болвол зүгээр. Өөрөө хүүхдээ ямар байлгамаараа та яг өөрөө тийм байх хэрэгтэй тий. Утас үзүүлмээр байгаа мөртлөө хажууд нь утас оролдоод байвал хүүхд утас харъя л гэж үзэн штэ. Хэрвээ хүүхдээ ном уншуулмаар байвал та өөрөө ном унш гэдэг шиг өөртөө итгэлтэй байдлыг хүсч ивэл өөрөө эцэг их өөртөө итгэлтэй байж одоо үзүүлэх хэрэгтэй. Тэр нь бол хүүхдэд бас их том жишээ болж өгнө. Тий. Одоо сая нөх хүүхдтэй анхаарах хэрэгтэй, үл тоохгүй байх хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр нөө эцэг эхүүд маань одоо яаж анхаарна гэхээр яг юу хэлээ даа би одоо хүүхдэд анхаардаг шүү дээ гэдэг байхгүй. Тэгэхээр хамгийн түрүүнд бага насны хүүхдэд бол нөө өөрийнх нь төвшөнд очиод eye contact буюу нөө нэг өөрлөлт харж агаад харилцах хэрэгтэй. Ингээ өөр юм хийж байгаа л өөр тийшээ харснаа хүүхдтэй ингээд уул нь ярих гад идэх тийм байж болохгүй. Яг ингээд би чамайг анхаарч байна, би чамаа сонсож байна гэдгийг мэдрүүлээд тийм тэгэж анхаарал тавихыг хэлсэн шүү. Тий. За маш үнэтэй зөвлөгөөнүүдийг өгсөн эцэгчүүд маань бас өдөр тутамдаа хийдэг хэрнээсээ анзаарахгүй өнгөрөөждөг зүйлс их байд юм шиг санагддаг. Тэгэхээр эдгээрт маш үнэтэй зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Тэгээд хүүхэд болгон адил байх албагүй те хүүхэд болгоны өөрийгөө илэрхийлэх байдал нийгэмд өөрийгөө авч явж байгаа биеэ дааж байгаа адил нь харилцан адилгүй ингээд нөгөө өөр байдаг. Тэгэхээр эцэгчүүд маань хүүхдийгээ өөртөө итгэлтэй болгохын тулд биеэ даалгахын тулд өөр хин нэгэнд одоо найдах гэх юм эсвэл өөр ямар нэгэн сургалтын төвд те ингэж хандах гэхээс илүүтэй та эхлээд манай гэр бүлийн харилцаа ямар байна вэ? Би хүүхдтэйгээ хэрхэн харилцаж байна вэ? Магадгүй бага байхад нь би хүүхдээрээ харилцахдаа юун дээрээ алдсан бэ гэдэг ч юм уу. Эхлээ өөрлөгөө илүү хандуулах, одоо анхаарах хэрэгтэй гэдгийг өнөөдрийн бас ярилцлаганаас маань дүгнээд харахад бол ийм байна. За тэгээд хүүхдээ хэрхэн өөртөө итгэлтэй болох талаар олон туршлагыг хоригдлуулаарай эцэгчүүд маань бас хэрэгжүүлээрэй гэж хэлмээр байна. За тэгээд урилгыг маань хүлээж авч цагаа гаргаа оролцсон танд баярлалаа. За намайг урьсан дээр баярлалаа. Та нартай ажлын амжилт хүсье. За баярлалаа. За ингээд өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлж байна. За бидэнд магадгүй өөр нэвтрүүлгийн шин санаанууд юуны талаар мэдмээр байгаагаа хүсэх юм бол та бүхэн маань комент хэсэг дээр эсвэл манай пэйж хуудасны маань чат хэсэг дээр хуваалцаж байгаарай гэж хэлмээр байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.